АИМТ-ийн зүгээс 6-аас 12 дугаар ангис сурагчдад зориулаад хоцрогдлын суурь шалтгаан болоод буй айл бүрийн илэрхийлэл бүлгийн 8 хичээл бүхий багцыг энэ зундаа багтаагаад ойлгож үзэгчлээрэй гэд 50% хямдруулан хүргэж байна. За зуны хөтөлбөрт хамрагдахын тулд дэлгэрэнгүй өгсөн төвчдөө дараад айл бүрийн илэрхийлэл бүлгийн хичээлүүд болох 1 гишүүнт, олон гишүүнт, хураангуй үржүүлэхийн 7 томьёо, өрсдгүүн болон задлах, арсенал илэрхийллийг хэлбэрчлэх гэх мэтчлэн айл бүрийн хамгийн чухал суурь болсон хичээлүүдийг үзэх боломжтой. За энэ багцыг үзснээр ийм бодлуудыг бодж чаддаг болно. Эдгээрийг гүйлгээд хараарай. Хэрвээ бүгдийг нь чадхаар байвал энэ багцыг заавал аваад авах шаардлагагүй юм. За энэ багцд юу багтаж байгаа вэ гэхээр эдгээр 8 хичээл орсон байна. Хичээл бүрд нь хичээл үзэх, даалгаврын видео бодолт, шалгалт гэсэн төвчүүд багтаж байгаа. За жишээлбэл энэ хичээлийн хувьд хичээл үзэх гэсэн төвчтэй дараад хичээл нь нэгдэнэ. Хичээл нь видео болон бичмэл хөсөлсөн цогц байдлаар бэлтгэгдсэн байдаг. Сурагчдын хувьд эхлээд онлайн хэсгийг уншиж ойлгоод бичиж тэмдэглэх хэрэгтэй. Бас жишээ бодлуудыг уншиж ойлгоод бичиж аваарай. Дараа нь видео хичээлээ үзвэл илүү үр дүнтэй байдаг. Видео хичээл дээр онол жишээгээд бүгдийг нь маш энгийнээр тайлбарласан байна. Ер нь бол математикийн хичээлийг нэг уншаад ойлгоно гэж бараг байхгүй. Ийм дахин уншиж явах хэрэгтэй. За ингээд онол болон жишээнүүдтэй бүрэн ойлгосон үедээ даалгаврын бодлогуудыг ажиллаарай. SAT болон гадаадын шалгалтанд бэлдэж байгаа сурагчдад зориулаад англи дээр жишээ болон даалгаврууд бас орсон байдаг. За ингээд даалгавраа хийж дуусныхаа дараа видео бодолтыг үзээд өөрийнхөө бодолтой тулгаарай. За дараад нь мэдээж хэрэг шалгалт гэсэн төвшин дээр дараад юу сурснаа шалгана. За энэ хэдэн бодлогыг таагаад өгүүлчихье. Ингээд хариулгыг гэсэн төвшин дээр дараад хариугаа илгэнэ. За дүн харах гэсэн төвшин дээр дарж хөрөх дүн харна. Дараад нь алдаа шалгах гэсэн төвшин дээр дараад ямар бодлогуудыг алдснаа тодорхойлж болно. Завлаа өнгөтэйгүүд нь мэдээж хэрэг буруу утсан гэсэн үг. Ногоон өнгөтэй нь зөв бодсон байна гэсэн үг. За ингээд буруу бодсон болгонуудаа өөрөө дахиж бодох хэрэгтэй. Дахиж бодоод алдаа хадсаарай. За хамгийн эцэст нь бодолт гэсэн төвшин дээр дараад тухайн бодлогуудыг хэрхэн бодох байсныг уншиж ойлгоорой. Энэ бодлогыг ингэж бодох хэрэгтэй байсан байна. Энэ бодлогыг ингэж бодоод ийм хариу гарах хэрэгтэй байсан байна гэх мэтлэнгээр. Энэ 8хан хичээлийг энэ зундаа багтаагаад сайтар ойлгоод аваарай. Хүссэн газараас хүссэн үедээ ямар ч төхөөрөмжөөр үзэж болно. Эдгээр дээрх хоцрогдлоо нөхөөг бол цаашдаа ямар ч хичээл үзээд нэмэргүй. Жишээлх юм бол энэ бодлогыг харъя л та. Тригонометрийг маш сайн залгаад маш сайн ойлгосон байлаа гэд айл бүрийн илэрхийлэл дээр хоцрогдолтой бол энэ бодлогыг яагаад ч бодож чадахгүй. Ийм төрлийн бодлого SAT ешт байнга ирдэг. Тригонометр ч гэлтгүй айл бүр геометр бүх сэдв дээр л айл бүрийн илэрхийлэл чухал үүрэгтэй. Тэгэхээр энэ бүлэг сэдвийг сайтар цэцэлж авахгүй бол цааш бүхэл хичээл дээр чадахгүй бодлогод гарч ирдэг байна л гэсэн үг. За мэдээж энэ багцыг авахын тулд энэ төвчдөр дараад QP уншуулад шууд автоматар нэгдэнэ. 8хан хичээл сайн хичээгээд төслээд аваарай. Амжилт хүсье.